олон улсын мэргэжлэр байсан болсон багийг. Өнөөдрийн бид тэгээд мөн гадраас одоо ингэж авчихсан 11 анги тэгээд маш их баярлалаа юм аа. Урлагс маань авах гамбууд явж байгаа шүү. Ичингийн одоо ингэж лекцээ тавиад микрофоныг шилжүүлье. За баярлалаа. Бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд өнөөдөр өөрсөндөө цаг гаргаад энэ илтгэлийг сонсохоор цугласан байгаа бүх хүүхдүүдтэй баярлалаа, баяр хүргэе гэж хэлмээр байна. Тэгээ энэ илтгэлийн дараа бүгдээрээ яг өөрсдийнхөө зорилгыг олоод амьдралдаа яг мэргэжлээ яг зөв сонгоод амьдралдаа яг сэтгэл ханамжтай амьдрах одоо боломжийг эндээс олж аваасаа гэж хүсэж байна. Тэгэхээр бүгдээрээ идэвхтэй оролцоод одоо миний асууж байгаа асуултуудад өөрсдийгөө дайчлаад сайн ингээд хариулахыг хичээгээрэй гэж хэлмээр байна. Тэгээд яг өөрсдийгөө ухаад яг одоо миний ярьж байгаа юм болгоныг өөрснөө дээрээ тусгаж аваад идэвхтэй оролцоороо гэж хэлмээр байна. За тэгээд PPT-ийн одоо яаж гисэн байна? Сонсох юм уу? Камера хаагаад хүмүүс уучлаарай, камерыг нэ микрофон хаагаарай. За одоо зөвхөн илтгэгч маань ярих болно шүү. Баярлалаа. За презентацийн харагдаж байна уу? Харагдаж байна. За бидний амьдралын чанарыг тодорхойлдог хамгийн чухал одоо үзүүлэлт гэх юм уу хүчин зүйл бол мэдээж бидний ажил мэргэжил байдаг. Яагаад тэгэхээр бид нар ихэнх цагаа амьдралынхаа ихэнх цагийг ажил дээр өнгөрүүлдэг учраас мэргэжлээ зөв сонгох нь бол бидний амьдралдаа одоо сэтгэл ханамжтай байх, аз жаргалтай байх юм бол хамгийн гол төлхөөр нь байдаг. Ийм ч учраас одоо олон хүмүүс энэ дээр бол маш их одоо болтолтой зарим биднийг одоо харахад зарим хүмүүс ингээд банкнд ч юм уу том албан тушаалтай амьдралдаа ингээд амжилттай яваа мэт харагдаж байгаа хүмүүс ч гэсэндээ тэдэл нь тэр бүр одоо амьдралдаа сэтгэл ханамжтай бол байдаггүй. Зарим тохиолдолд бол бидний нүдэнд бол амжилттай яваа мэт харагдаж байгаа ч гэсэндээ өөрсдийнхөө хувьд бол өөрөө нэг өөр мэргэжлэр дуучин болох ч юм уу эсвэл артист болох гэх мэт янз бүрийн зүйлүүдийг бол хүмүүс дотроо хүсч байдаг. Тэгэхээр аль болох эрт өөрийнхөө яг өөрийнхөө чин сэтгэлийнхаа одоо пашныг олж тодорхойлоод мэргэжлээ зөв сонгосноор бол эртдээ илүү олон жилийг илүү аз жаргалтай, илүү сэтгэл ханамжтай өнгөрүүлэх боломж гарч ирдэг учраас одоо яг одооноос эхлээд яг өнөөдрөөс эхлээд өөрийнхөө яг зорилгыг бол зөв тодорхойлох нь насан туршдаа хийж байгаа, амьдралынхаа насан туршдаа хийж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт учраас энийг бол маш олон судалгаа хийж маш их одоо олон одоо өөрсдөөсөө асуултуудыг асууж янз бүрийн тестүүдийг хийж үзээд мундаг мэргэжлчнүүдээс одоо зөвлөгөө аваад тэдний бичсэн ном тэдний одоо ярьсан ярианууд илтгэлүүд гэх мэтчлэн энийг бол сонсч байж мэргэжлээ бол сонгох нь бол чухал. За дараагийн слайд. За ингээд тэгвэл бидний мэргэжлээ одоо хэрхэн зөв сонгосон бэ гэдгийг нэлтгэх ямар одоо predictors indicator байд юм бэ? Тэгвэл бид нар мэргэжлээ сонгохдоо юуг анхаарах вэ гэвэл хамгийн түрүүнд өөрсдийнхөө IQ-г бол шалгаж үзэх хэрэгтэй. Хүн өөрөө ямар IQ-тай байна вэ? Тэрэндээ яг тохирсон мэргэжлийг сонгосноор бол ажилдаа илүү үр бүтээмжтэй, ажилдаа илүү амжилт гаргадаг. Тийм учраас эхлээд IQ-ны тестийг бол хийж үзэх нь бол хамгийн чухал нөлөөтэй. Дараагийн чухал фактор нь бол the big 5 гэдэг одоо хүний зан аран шингийн тест гэдэг. Хүн болгонд бол өөр зан аран шин бол давмгаалсан байдаг. Тэгэхээр одоо энэ тавын аль нь илүү давмгай байна? Тэрэндээ тохирсон мэргэжлийг сонгох нь бол чухал. Мөн social network буюу одоо хүрээлэл бол маш чухал. Ямар хүрээлэлтэй, ямар networkтэй байна вэ гэдэг бол мэргэжлийн одоо мэргэжилтэд амжилттай байхад бол нөлөөлдөг учраас тэрээс чухал. Дээрээс нь ямар
одоо скиллтэй ур чадвартай илүү сайн бэ гэдэг бол маш чухал нөлөөтэй байгаа. Хамгийн чухал индикаторуудын нэг болох таны өөрийн чинь хүсэл сонирхол яг юунд сэтгэл зүрх чинь илүү одоо татагдаж байна те. Яг юу илүү сэтгэлээ чинь ингэж одоо хөглж байна гэхүү те. Яг юу руу сэтгэл чинь ингэж татагдаад байна те. Одоо жишээ нь Facebook дээр та юуны талаар илүү шеэр хийж ин, Instagram дээр ямар сторинуудыг илүү харахад илүү гоё үрд чинь байна гэх мэтчлэн энэгээр ингэж харах бас боломжтой. За тэгвэл түрүүний слайднд байсан The Big Five гэдэг юу юм бэ? Энэ яагаад чухал юм бэ гэдгийг авч үзье. За тэгвэл биднэрт зарим нь одоо их байгаад зарим нь бол бага байдаг гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр зарим хүнд openness нь дамгаалж байхад заримд бол agreeableness нь бол илүү бага байх боломжтой. Тэгвэл за openness гэдэг нь тэгвэл яг юу вэ гэдгийг авч үзье. Openness нь бол илүү одоо бүтээл сэтгэлгээтэй те илүү юмд нээлттэй ханддаг, илүү нөгөө төсөөлөх чадвар өндөртэй хүмүүст бол openness бол дамгаалсан байдаг. Тэгвэл neuroticism нь болохоор ямар хүнд ажиглагддаг вэ гэхээр юмд санаа зовнтгоо одоо амархан юмд ингэж одоо гонигддаг те юмыг хүн дээр хүлээж авдаг ч гэх юм уу те арай илүү тийм сэтгэлийн хөргөл ихтэй гэх юм уу ийм хүнд бол neuroticism бол дамгаалсан байдаг. Agreeableness нь бол илүү одоо итгэл үнэмшилтэй өөрийн гэсэн одоо үзэл баримталтай moralтай гэх юм уу. Тэгээд юмд бол арай илүү юм одоо sympathy гаргаж чаддаг юм илүү юм одоо хүнийг ойлгох чадвартай хүнд бол хүнийг ингэж итгэж ойлгож ингэж сонсч чаддаг хүмүүст бол энэ дамгаалсан байдаг. Тэгвэл extroversion бол ямар хүмүүст харагддаг вэ гэхээр илүү одоо exciting юм суртахтай тий амьдрал одоо ингэж илүү юм фан юмнууд те илүү юм сонирхолтой exciting юмнуудад өөрийгөө байнга сорж идэг шинэ юм руу ингэж тэмүүлж идэг ийм илүү extroverted хүмүүст бол ажиглагддаг. Тэгвэл conscientiousness нь болохоор ямар хүмүүс харагддаг вэ гэхээр одоо арай л achievement дээрээ төвлөрсөн одоо өөрийнхөө зорилго дээрээ төвлөрсөн илүү юмыг одоо эмх цэгцтэй дараалалтай сэтгэдэг те өөрийнхөө одоо duties-ийг бол сайн ойлгодог ийм хүмүүст бол ажиглагддаг. Тэгэхээр одоо энэ дээр би өөрийгөө одоо та бүхэнд хэлэхэд бол одоо миний хувьд болохоор энэ openness нь бол дамгаалсан арай илүү artistic талаас юмд ханддаг илүү бүтээлчээр юмыг ингэж харж сэтгэх юм дуртай. Тэгээд дээрэс нь ингэж энэ юу одоо ингээ юмыг их эмх цэгцтэй ингэж дараалалтай сэтгэдэг учраас одоо миний хувьд болохоор interior designer мэрэгжил маань бол яг энэ өөрийнхөө personality-ээс харахад бол миний мэрэгжил надад тохирсон нь бол харагдаж байгаа. Энтэй адилхан яг энэгээ бол интернетээс бас ингээ та нарын тест бүглөөд надад аль нь дамгаалсан байна гэдгийг нь бол харах боломжтой. Эсвэл өөр дээрээ дүгнэлт хийгээд би ер нь юмд аливаа зүйл яаж ханддаг вэ? Миний зан арааш ямар үлээ гэд эндээс бол харах боломжтой. Яг өөртөө ингэж одоо тохироогүй ажил мэргэжил өөрийнхөө IQ-д ч юм өөрийнхөө personality-д тохироогүй мэргэжлийг сонгосноор бол хүмүүс бол тэр ажиллаа хийж байхдаа бүр өөртөө нэг юм хэцүүтэй баг нэг яал хийгээд юм шиг ажилдаа явах дургүй ч юм уу тий ажилдаа ингээд ажилласаа бүр залчсан хурдан дуусаасаа хурдан 5 дахь өдөр болоос гэдэг сэтгэл ханамжгүй байдлууд бол ажиглагддаг. Тэгэхээр хүн бол өөрөө яг ажилдаа дуртай байх нь бол мэдээж хамгийн чухал тий ажилдаа дуртай байвал хүн өглөө эртс ирээд өглөө ажил дээр хамгийн түрүүнд нь очиод ажиллаа идэвхтэй хийгээд гараас нь гарах бүтээлүүд нь ч гэсэндээ илүү их байх учраас энэ бол мэдээж чухал индикаторуудын нэг. Тэгэхээр нөгөө өөрөө ингээд өөрийнхөө IQ-д тохируулна гэдэг байгаа шүү дээ. Тэр нь яагаад чухал юм бэ гэхээр хүн өөрийнхөө IQ-д тохироогүй одоо мэрэгжил сонгосноор тэр мэрэгжилт нь ингээд нэг өөрөө хийж чадахгүй юм шиг нэг төвөгшөөгөөд нэг хэцүү байгаад идэг. Тэгэхээр тэр хүн бол ажиллаа хийж чадахгүй ингээд өөрт нь таарахгүй, ажил нь таалагдахгүй гэдэг тэр мэрэгчлээ бол солих хэрэгтэй. Тэгвэл тэр ажил дээр хамгийн мундаг нь бас байгаад иж болохгүй, хамгийн мундаг нь байгаад ах нь бол тэнд өөрт ч өсөх
ингээд зай үлдэхгүй. Тэгэхээр та тэрнээс илүү мундаг албан тушаалд очиод илүү сайн ажил бол танд илүү мундаг юм competitive одоо та хөгжих боломжтой. Тэгэхээр ямар ч мэргэжил сонгосон өөртөө бол хөгжих сайг бол үлдээж авах нь бол чухал. За тэгвэл түрүүний нөгөө IQ-ныхаа тестийг бүгдээрээ хийчлээ гэж бодъё. Эсвэл та өөрсдөө ерөөхдөө иймэрхүү IQ-та байгаа ах гэд барагцааллаад үзье л да бүгдээр. Тэгвэл одоо бидний энэ IQ-д одоо тохирсон мэргэжлүүд гэдэг нь бүр гарцсан байгаа. Тэгэхээр ингээд за жишээлбэл гэхдээ мэдээж за ийм IQ-тай хүн зөвхөн энийг хийж чадахгүй гэж өөрсдөө хязгаарлах бол шаардлагагүй. Яагаад гэхээр хүн бол IQ-гаа бол нэмэгдүүлж өөрөө байгаа тасгал одоо тий тархиа ингэж цэнгэлж одоо өөртөө тасгалууд хийвэл мэдээж тэр IQ-гаа бол нэмэгдүүлэх боломжтой учраас энэ одоо байгаа хамгийн өндөр IQ-тай хүмүүсийн хийж чадах мэргэжлийг ч гэсэндээ өөр арай доотлын IQ-тай байсан ч гэсэндээ хийх боломжтой учраас ер нь бол өөрсдөө лимит хийх бол шаардлагагүй. Гэхдээ ер нь бол одоо энэ 130-аас 116 та IQ-тай хүмүүс ямар хөө мэргэжлүүд тохирдог вэ гэвэл одоо executive те өндөр албан тушаалууд менежер тэгээ аудитор ч юм уу те аудит инженер ч юм уу энэ мэргэжлүүд бол илүү тохиромжтой байдаг. За тэгвэл дараагийнх нь 115-аас 110 та IQ-тай хүмүүс бол одоо нэгтлэн бодогч, supervisor, эсвэл худалдааны менежер, программист, юмны одоо дүгнэлт хийдэг аналистууд, багш нар, ерөнхий ийм нэг менежер те ийм registered nurse гэх мэтчлэн мэргэжлүүд бол тохиромжтой. За тэгвэл 108-аас 103-ийн IQ-тай хүмүүст бол ямар мэргэжлүүд тохиромжтой гэдэг бол одоо store manager те дэлгүүрийн менежер, туслах менежер, secretary, computer operator, үйлчилгээний ажилтан, customer service, technician ч юм уу те бичээч ч юм уу энэ мэргэжлүүд бол илүү тохиромжтой. Тэгвэл дараагийнх нь бол 102-аас 100 IQ-тай хүмүүс бол ерөнхий одоо офисын ажилтан, эсвэл receptionist, кастчм, одоо тейлер ч юм уу те банкны electrical helper ч юм уу те энэ одоо цахилгаан засдаг юм хүмүүс ч юм иймэрхүү ажлуудыг хийх боломжтой. Гэхдээ манай одоо нийгмийн нэг тогтолцоон дээр бас нэг алдаа байгаа нь юу вэ гэхээр одоо 85-аас доош IQ-тай хүмүүс бол хүн амны 15%-ийг эзэлдэг. Гэтэл тэднэрт тохирсон мэргэжлүүд бол одоохондоо байхгүй байгаа. Тэгэхээр энийг бол одоо улс төрөөс л юу гэж үзэж байгаа гэхээр хүн бол одоо IQ-наас хамаарахгүй ямар ч мэргэжлийн хүмүүсийг трейн хийгээд бол сургах боломжтой гэж үзээд байгаа. Гэхдээ энэ нь бас нөгөө хүндээ бол бас яг төдийлөн тохиромжтой биш байдаг учраас яг тэрийг нь бодолцсон бас энэ бодлогод явагдах юм шаардлага бол гараад байгаа. Тэгээд одоо энэ IQ нэрээ бага байлаа гэхэд тэр хүмүүс бол арай энэ repetitive ажлууд хийх нь илүү тохиромжтой байдаг. Одоо нэг юм тавцсан тий одоо өдөр болгон яг нэг ажиллаа хийдэг иймэрхүү ажлууд арай илүү хэлбэр өөртөө enjoyable байдаг учраас ийм ажлууд илүү тохиромжтой байдаг. Гэхдээ ер нь манай монголчууд бол харьцан боо өндөр IQ-тэй байдаг учраас альва одоо ямар ч мэргэжлийг ерөөхдөө ингээд сонгоод хийсэн тэрэндээ ингээд тууштай сайн байж чадаад гэдэг юм шиг ерөөхдөө ажиглагддаг. За тэгвэл одоо бүгдөө тэгвэл бид нар яг юундаа сайн бэ? За тэгвэл logical талтай юм IQ юм. За тэгвэл нөгөө талаас за бидний одоо өөрсдийнх нь амьдралдаа бид нар эрэхтэй бид нар одоо дэлхий дээр эрэхтэй өөрсдийн гэсэн одоо зорилготой өөрсдийн гэсэн одоо өөрөхтэй ирж байгаа шүү дээ. Хүн болгоны өөрөг бол өөр дэлхий дээр эрэхтэй зарим нэг хүн одоо гайхалтай бүтээн байгуулалтуудыг хийх хэрэгтэй бол зарим хүмүүс эмч болоод хүмүүсийг ингэж эмчилж аврах хэрэгтэй ч юм уу. Хүн болгоны ингээд одоо ирсэн ингээд өөрөг нь бол өөр гэдэг учраас энийг ойлгож авах нь бол айгүй чухал байдаг. Тэгвэл энийг ойлгож авахын тулд бид нар яг юунд дуртай вэ, юунд сайн бэ гэдгийг бол ойлгож авах нь бол чухал.
За тэгэхээр бүгдээр одоо ингээд нүдэн анаад бодоод үзээрэй. За хүүхэд байхдаа та нар юунд дуртай байсан бэ? Ямар ур чадваруудтай сайн байсан бэ? Ямар авьяастай байсан бэ гэдгийг нэг өөрсдөө бодоод үзээрэй. За ингээд та нарын одоо толгоонд ч орж ирж байна за магадгүй. За миний хувьд болохоор би бага байхдаа ингээд барбинуудтай дандаа ингээд хувц оёод аймсаа хайчлаад ч юм уу ингээд палаж болгоод эсвэл ингээд барбинуудтай би айгүй олон барбинуудтайсэн нээж байгаа юм. Барбин дуртай гэдэг айгүй их барби авч өгдөг гэсэн. Тийм болохоор ингээд барбинуудтай гэр ингээд хийдэг гэсэн. Ингээд 3 давхар байшин хийгээд одоо унтлахны өрөө, зочны өрөө гэл ингээд нөгөө кассет өгдөг гэсэн шүү дээ. Тэр ингээд тэрнэрээр ингэж хуваалт хийж аваад өрөөнүүдийн ингээд өөрийнхөө цамц оймс гэл янз бүрийн гэртээ байгаа хэрэгэлдэхүүн юмудаараа ингээ өрөөнүүд хийж тоглодог байсан. Тэгээд дээрэс нь бас нөгөө дүүнэрийгээ гэртээ ирэхээр ингээ дүүнэртэй бас ингээ хичээл зааж тоглох туртай байдаг байсан. Багш олж тоглох туртай байсан. Тэгэхээр яг одоо миний хийж байгаа ажилдаа бас яг ингээ таарад байгаа. Тэгэхээр яг л би ингээ багасаа л яг юм арай л бүтээлч юм сонирхолтой одоо хувцсны дизайн, интерьер дизайныг ингээ багасаа сонирхож байсан нь миний ингэж тоглож ирсэн ингээ байдлаас бол харагдаж байгаа. Тэгэхээр зарим хүүхдүүд ингээд нэрээ би юунд дуртай байсан бэ гэдээ өөрийнхөө санаж чадахгүй байвал тэрийг яг өөрийг чинь бага байхад нь хамгийн их цагийг өнгөрүүлж ирсэн, өөрийг чинь асарч ирсэн хүнээсээ асуугаад үзээрэй. Магадгүй ээж, ах ихч гэдэг хамгийн их цаг өнгөрөөж ирсэн хүнээсээ би яг багтаа ямар хүүхдээсэн бэ? Яг юунд дуртай байсан? Яаж тоглодог байсан бэ гэд аль болох 8-аас 13 наснда юу хийдэг байснаа нэг санах гад үзээрэй. За тэгвэл яг тэндээсээ одоо өөрөө яг алин дээрээ авьяастай байснаа харсан бол тэрийг яг барьж аваад яг энэ нь бол бурхнаас өгөгдсөн өгөгдөл юм байна гэд тэрийг бол аваад тэрэндээ бол өөрийгөө улам хөгжүүлэх нь бол бас чухал. За тэгвэл одоо ингээд бас за дараагийн ингээд өөрөөсөө асуух чухал асуултуудын нэг бол за юу чамд ингээд юу танд ингээд энерги өгч ин те юу ингээд хийхээр илүү энергитэй болол ирч хүчтэй болол улам ингээд аз жаргалтай болол юм илүү эерэг юм мэдрэмжүүд төрж байна. Тэгвэл ямар юм Хүнд яг л энерги болоод энергийн сарвтаад ирч хүчгүй болоод хийхдээ дурамжгүй хийгээд байна. Тэрийг нэг бодоод үзээрэй. Зарим хүмүүсийнх одоо жишээ нь усан цэлхэд энергитэй болоод ч юм уу те эсвэл нэг хүмүүстэй юм ярахаараа найзуудтайгаа яриад ч юм уу эсвэл ингээд юм хийхээр илүү энергитэй болоод эсвэл магадгүй зарим хүмүүс олон хүний дунд орохоор энергигүй болоод энерги илүү алдаад байна уу те. Тэгэхээр энийг бол харах нь чухал. За тэгээд миний хувьд болохоор одоо би өөрийгөө ингээд жишээ авч чад та бас өөрсдөө ингээд өөртөө асуултанд хариулж чадахгүй бол миний жишээнээс хараад ингэж харах хэрэгтэй юм байна гэж бас бодоод яваарай. За миний хувьд болохоор яг юу намайг хамгийн их энергитэй болгодог вэ гэд хамгийн сүүлд гэхэд би нэг би англи нөгөө оюутан байхдаа бас нэг хамгийн анх одоо керамикаар ингэж нөгөө хичээлийнхаа юм модельүүдийг хийж ирсэн. Тэр үед бол надад маш их таалагдаад би яг л энийг ингэж хөгжүүлмээр ингээд яг тэр үед бодоод гэхдээ ингээд орхицсан байсан. Тэгсэн чинь саяхан нэг өөр нэг яг энэ юуны локдаун эднэр болол яг нэг юм энергигүй болол нэг юу ч хиймээргүй юм шиг санагдаад нэг тийм болцсон өдрөө би яг керамик хийхээр очсон л та. Тэгээ керамик хийсэн чинь би бүр цагаач марцсан. Яг тэндээ төвлөрөөд яг тэрэндээ л бүр ингээ улаараад орцсон цагийг ч өнгөрөхийг мэдэхгүй. Тэгээ тэндээс ингээ гарч ирэхдээ би бүр боо энерги болцсон ингээд боо аз жаргалаар дөөрөн болоод ингээд нэг сэтгэл бүр нэг аюу гоё болцоод гарч ирж байсан. Тэгэхээр ингээд би ингээд интерьер дизайнд интерьерийнхаа ажлуудыг хийж байхдаа бас яг тэр мэдрэмжийг авдаг. Тэрнтэй адилхан ингээд шинээр миний бас олж нээж илрүүлж байгаа юм гээл керамик бас намайг аз жаргалтай болгож байгаа гэдгийг бол олж авсан. Тэгэхээр энэтэй адилхан ингээд хүний ингээд сонирхол хүсэл соромжлолууд бол яг зөвхөн нэг зүйлээр хязгаарлагдахгүй маш олон зүйлүүд ингээд нөлөөлж болно. Гэхдээ юундаа хамгийн сайн бэ гэдгийг бол олох хэрэгтэй. За түрүүний слайдн дээрээс нэг далайтай зураг. За энэнийг хараад таньж байгаа хүн байна уу байхгүй юу? Окинава арал гэж сонссон хүн байгаа уу?
За. Сонсчихсан гэсэн үү? Мгм. Окинава арлын гол онцлог давуу тал нь юу вэ мэдэх үү? За Окинава арал нь бол юугаараа одоо онцлог вэ гэвэл Окинава арал дээр бол 100 гаруй настай хүмүүс хамгийн их байдаг гэдгээр бол алдартай байдаг. Тэр Окинаваг мэдчихсэн хүн тэрийг мэдчихсэн үү? Нөгөө Икигай гэдэг номыг уншижсэн үү? Аха. Тийм. Окинава дээр болохоор энэ 100 гаруй настай хүмүүс нь бол зүгээр нэг өндөр насалчаагүй 100 гаруй настай хүртэл бид нэр амьдралын идэвхтэй, амьдралдаа илүү аз жаргалтай, одоо бид нэр яг л юм залуу хүмүүс шиг юм ирч хүчтэй, энергитэй хүмүүс байдаг юм байна л да. Тэгээд яг энэ Икигай гэдэг номыг бичсэн зохиолчт нь яг тэнд очиод за яаж энэ 100 гаруй насчаад яаж энэ ирч хүчтэй, ийм энергитэй байгаад байна? Яагаад энэ Окинава арал дээр илүү тийм олон хүмүүс ингэж олон хүмүүс илүү ингэж одоо аз жаргалтай ингэж олон урт насч чадаад байна. Энэ идж байгаа энэ жимс цитрусээс нь болж байгаа юм уу? Моринга гэх цайнаас нь болж байгаа юм уу? Энэ цаг агаараас нь болж байгаа юм уу? Гэт тэрийг мэдэх гээд яг очиж судалсан юм байна л да. Тэгсэн чинь энэ Окинава арал дээр байгаа энэ хүмүүс бол яг өөрсдийнхээ икигайг олох нь бол хамгийн чухал гэж хэлдэг юм байна л да. Икигай олсноор бол хүн ингээд тэтгэврт гарах шаардлагагүй. Ерөөсөө ингээл насан туршдаа тэр ажиллаа ингээл өөрийнхөө дуртай юмыг хийгээл тэрнээсээ өөрөө энерги аваад илүү аз жаргалтай байгаад юм ирч хүчтэй урам зоригтой амьдрах боломж бүрддэг юм байна. Тэгэхээр яг ингээд хүн болго өөрсдийн гэсэн икигайтай. Тэгэхээр тэрийгээ олох нь бол чухал гэдгийг бол энэ Окинавачууд бол зөвлөсөн. Тэгэхээр энэ тэгвэл икигай гэж яг юу юм бэ гэд харъя бүгдөө. За икигай нь бол бид нар ингээд энэ Окинавачууд болохоор яг ингээд зөвхөн ингээд ажиллаа хийгээд байж идэггүй. Тэгээ хажуугаар нь бас яг энэ хүмүүс хамгийн өөрсдийн бүлэг хүмүүстэй тэндээ бол ингэж өөрсдийнхөө сонирхлоороо нэгдсэн ийм тэд нэр тэгээд нийлээд ийм сарын хураамж төлөөд хүмүүст ингээд бас туслаад явж идэг. Тэгээд дээрэс нь ингээд хүн болгон өөрсдийн гэсэн юм нэг сонирхолтой. Тэгээд дээрэс нь хоолн дээрээ бас анхаардаг. Хотоодынхаа 80% дүүрэг цадтлаа идэж болохгүй. Хоолдоод нь хийж байгаа юм болгоно гэж бодолцож идэж явах хэрэгтэй. Идэж байгаа юмнууд нь илүү антиоксидантэй, ууж байгаа ус нь хүртэл ингэж илүү алкалоин ч юм уу те шүлтлэг бас хэрэглэдэг. Гэх мэтчлэн хооллол талаас нь бол тийм сэтгэл зүй талаас нь бас энэ залуу байж чадаад байгаа нь бол энэ нийгэмтэйгээ бол байнга юм холбоотой нийгмийн ажлууд хийдэг. Дээрээс нь өөрийнхөө дуртай ажлуудыг бол байнга хийсээр байдгаар бол өөрсдөө залуу байлгаж байгаа гэж үзсэн. Тэгэхээр бид нар тэгвэл яаж өөрсдийнхөө икигайг олох юм бэ гэх юм бол за өөрөө юунд түрүүн хэлсэн шүү дээ. За юу багаас нь юунд дуртай байсан бэ гэд за тэрийгээ олж чадсан уу таад? Олж чадсан. За сайн байна. Тэгвэл юунд дуртай байсан бэ? Юу би жоохон байхдаа легогоор ингээ байшин бариад тоглох амар дуртай байсан. Тэгвэл харагдаж байна тий легогоор яг энэ бүтээн байгуулалттай инженер ч юм уу энэ юмнууд бас сайн байх нөхцөлтэй харагдаж байна тий. За тэгвэл ингээд өөрийнхөө дуртай юм за тийм байлаа. За тэгвэл юу сайн бэ? За яг тэр легогоор юм толон ингээд хийх юм бүтээн байгуулалт хийхдээ өөрөө ингэж сайн байсан гэж өөрийгөө дүгнэж гин үү? Тэгээ би багаас их сайн боддог байсан. Тийм бай. Тэгвэл маш сайн бай. За тэгвэл яг ингээд энэ өөрийнх нь дуртай юм, өөрийнх нь сайн юм гээд энэ хоёр нэгтгэхээр passion гэдэг өөрийнх нь хүсэл эрмэлзэл гараад ирж байгаа. Тэгэхээр энэ бүтээн байгуулалт гэсэн хүсэл эрмэлзэл passion-аас бүтээн байгуулах юм тий. За тэгвэл өөрийнх нь дуртай юм тэгээд өөрт нь одоо дэлхийд хэрэгтэй юм юу вэ гэдэг нь тэр нь бол өөрийнх нь зорилго нь ингээ гараад ирчих чинь тий. Дэлхийд тэгвэл юу хэрэгтэй? Дэлхийд одоо ингээд илүү одоо маш олон юм бүтээн байгуулалтад баригдсан. Маш олон юмнууд
дизайнд болсон тий бид нарт илүү юм хэрэггүй илүү одоо ухаалаг илүү одоо тогтвортой юм шиг байсан ч юм уу илүү ухаалаг шийдлүүд бол илүү хэрэгтэй байгаа. Тэгэхээр магадгүй тий сая нэр нь хэн байсан бэ? 12 дугаар сургуулийн 10-гийн ангид сурагч Мөхсүлт. Мөхсүлт. Мөхсүлт маань бол одоо мөхсүлтийн зорилго нь магадгүй тий өөрт нь ингээд за ингээд одоо Монгол улсыгаа илүү юм ногоон байгууламжуудтай боловыг эсвэл барилгуудын илүү ингэж юм доктортой хөгжлийг бодолцсон барилгууд барь. Яа тэгэхээр одоо Монголд чинь зөндөө олон ингээд шилэн барилгууд баригдал ингээд маш их ингэж эрчим хүчийг ингэж авч байгаа тий. Тэгэхээр энэ бүгдийг ингэж өөрчлөж юм уу тий иймэрхүү одоо зорилго гараад ирж болж байна. За тэгвэл энэ дэлхийд юу хэрэгтэй байгаа вэ? Тэгээд бас та одоо эндээс ямар ашиг олж болох вэ гэдэг тэгвэл энэ хоёрын чинь хэлбэр нь бол таны ажил мэргэжил гараад ирж байгаа. За тэгвэл юу одоо эндээс ямар мөнгө олж болох вэ гэдэг тэгээд тэгвэл юунд сайн бэ гэдэг энэ хоёрын нийлбэр нь болохоор таны мэргэжил гараад ирж байгаа. Тэгэхээр яг энэ дээр ингээд яг шууд ингээд хийхэд мөнхсөлтийнх маань бол шууд ингээд ерөнхийд нь гараад ирж байна те. Бусдуудынхийнх нь за гарч ирж гэнэ үү? За магадгүй гарч ирээгүй байж болно. Яагаад тэгэхээр энийг ингээд хүмүүс насан туршдаа хийгээд насан туршдаа өөрийнхөө хязгаарыг олж чадаагүй ч хүмүүс байгаа. Тэгэхээр ерөөсөө энэ дээр санаа зовхон байхгүй. Тэгэхээр энэ ярианы төгсгөлд бол өөрсдийнхөө зорилгыг ямар ч лсэн гаргаж авна гэж бодох хэрэгтэй. Дараагийнхаа тасгалуудыг бас сайн хийдээрэй. За одоо энийг та маш сайн хийх хэрэгтэй. За яг өөртөө цаасан дээр бичээрэй. За өөртөө ингээд за эхлээд бүгдээрээ төсөөлөе цаасан дээр биччихсэн өмнө нүдэн анаад за амьдралдаа хамгийн аз жаргалтай байсан хамгийн их сэтгэл чинь баярлж исэн одоо хамгийн гоё юм сэтгэлтэй байсан сэтгэл төрүүлж исэн тэр мөчөө бүгдээрээ нүдэн анж аваад бодоод үзье. Хизээ хамгийн аз жаргалтай байсан бэ? Яг ямар үйл явдал болоод тийм их аз жаргалтай болсон юм? За энийг тасгалыг хийж авахд магадгүй бүгдээрнийх нь нүүрэнд нэмэмсгэл тодроод яг тэр гоё аз жаргал тэр баяртай байсан гоё мэдрэмжээ авч байгаа гэж найдаж байна. За тэгвэл яг энэ мэдрэмжээ бүгдээрээ тодорхойлоод дэвтрэн дээрээ одоо бичиж яг нэг үгээр тэмдэг нэрээр тодорхойлол энэ мэдрэмж нь яг ямар мэдрэмж байсан бэ? За одоо миний хувьд жишээ нь одоо 10 жилийн алтан медальтай төгсөж байхад маш их баяртай байсан. Тэгэхэд яг тэрийг ингээд бодоод үзэх юм бол яг энэ одоо нэг юмны ард гарсан юм шиг тийм одоо аз жаргалтай яг нэг мэдрэмж төрж ирсэн. Тэгэхээр яг заавал ингээд нэг тийм нарийн хэцүү тийм тэмдэг нэр байх хэрэггүй. Зүгээр ерөөхдөө миний харж аз жаргалтай байсан гэл зүгээр аз жаргалтай гэдэг юм байж болно. Эсвэл сэтгэл ханамжтай ч юм тийм мэдрэмж төрж ирсэн. Тэгэхээр та бас яг тийм юм бичиж болно. Яг ямар мэдрэмж төрсөн, яг ямар сэтгэл төрсөн ингээд. За бид нарт энэ гоё аз жаргалтай байсан мөчөө хуваалцах 3 хүнээс бүгдээрээ хамт хуваалцаж тэрийг бүгдээрээ хамт ярилцъя. Зоригтойгоор хуваалцах юм байна уу? Гараа өргөрөө. Сайн байна уу? Таны мэдрэмжийг хүргэе. За ер нь яг саяны ингээд бодоод үзлээ л дээ. Тэгэхэд бол хүн маш олон зүйлээс ингэж аз жаргалыг мэдэрдэг. Тэрний нэг нь болох юм бол өөрийнхөө хамгийн хийхийг хүсдэг, бас хамгийн хийж чаддаг зүйлээ чин сэтгэлээсээ хийсний дараа тэр зүйлийнхаа үр дүнийг ингээд мэдэрсний дараа бас маш их аз жаргалтай болд юм болов уу гэж би хувьдаа боддог. Одоо би 11 дугаар ангид сурагч, анх 8 дугаар ангид байхдаа ингээд баруун бүсийн нэг тийм илтгэлийн уралдаан зохиогдсон баггүй юу?
баруун бүсийн сумуудын манай аймгийн донд. Тэгэхэд яг тэр сэтгэлийн уралдаанд болохоор юу 10-аас дээш ахлахын сурагчид орох хэрэгтэй байсан. Тэгсэн ч гэсэн би өөрөө аягүй тийм ярих дуртай бас ингэж үргэлжилсэн үгийн зохиолшүүлэг ингэж эссе бичих аягүй сонирхолтой. Тэгээд ихтгэл тавихаас аягүй сонирхолтой. Тэгээд сумаасаа хүүхд шалгаруулж авч явна гэхэд би тэрэнд ингээд ахлахын сурагч биш ч гэсэн оролцсон. Тэгээд яг тэр ихтгэлээ бичиж байгаа хавцаа тэгээд судалгаагаа хийж байгаа хавцаа өөрөө маш их хичээсэн. Тэгээд яг тэр зүйлийг хийж байгаа хавцаа ингээд маш надаас ингэж гарч болохооргүй зүйлүүд ч гэсэн зөндөө байсан. Бас надаас ингэж шаардагдах тийм мэдлэг бололцоонууд бас айгүй зөндөө байсан ч гэсэн би тэр болгоно ингээд дайчлаад айгүй удаан хугацааны туршид би тэр ихтгэлийг бэлдсэн. Тэгээд бас хажуугаар нөгөө нэг шалгалт зүйлийг хавруулж байсан болохоор тийм давхцсан асуудлууд гэр орны ажил гээд манайх бас ингэж хуваараа гуанз гаргаж ингэж бас юугаа хувийн бизнес эрхэлдэг айлчлахаар бас ажил гээд айгүй олон байсан ч гэсэн яг зав болцоогоор бүгдийг хийгээд тэр бүхнийг хийж байхдаа би огт төвшөөгөөгүй бас ядраагүй хийж явах хэвчээ өөрөө айгүй сэтгэл хангалуун аз жаргалтай байсан. Тэгээд сумаасаа шалгараад аймгийн яг бүсийн хэмжээнд ингээд очиод ингээд оролцоод бүгдээрээ ахлахын яах ихнэр байгаад би ингээд за би чадхголоо даа гэж бодсон ч гэсэн өөрөө миний хийж чаддаг зүйл миний сонирхолтой зүйл учраас би энийг чадна гэж бодоод тэр ихтгэлийн уралдаанд ороод дэд байрыг эзэлсэн. Тэр мөчөд талаас маш их аз жаргалтай байсан. Тэгээд ер нь бол хүн хийж чаддаг зүйлээ хийгээд түүний чин сэтгэлээсээ хийгээд үр дүнгийн мэдэрч байгаа хэвчээ бас маш аз жаргалтай байт юм болоо гэж боддог. За баярлалаа. Ануудаа бүгдээрээ баяр хүргэе. Ямар мундаг ингэ. Яг ануу маань бол яг энэ тасалбартаа маш зөв хийсэн дээ. Тэгээд яг маш энийг оновчтой өөрөө тайлбарлаж байна. Тэгэхээр яг энэ шиг ингээд ануу шиг тий бүгдээрээ яг ямар үед ийм аз жаргалтай байсан бэ. За ануугийнх дээр дүгнэлт хийхэд бол ануу одоо ингээд тий өөрийнхөө хийсэн одоо маш хичээж ингэж бэлдсэн даа ингээд дэд байранд ороод тий ингэснээрээ өөрөө аз жаргалтай болсон гэдээ ярьж байна. Тэгэхээр эндээс харахад бол ануугийнх achievement байгаад achievement юмны арт гараад нэг ямар нэгэн зорилготой хүрэхтэй алд шаргалтай болж байна гэдгсэн. За тэгээд дараагийнхаа хүний бүгдөө аваад үзье. Тэгээд яг нийтдээ дүгнэлтийг хэлнэ. За дараагийн хүний 129-ийн алтчин гар өргөсөн баг шүү. Алтчин ярьж байгаа. Өдрийн минь би болохоор багасаа бусдад туслах эсвэл бусдад ингээд ямар нэгэн байдлаар инээл хүлээлгэх аягүй дуртай байсан. Тийм дуртай итгэх дуртай байсан. Тэгээд дундуур нь зөндөө олон зүйл бас аягүй сонирхолтой. Ингээд зүгээр ингээд хараад зогсож байгаад нэг хүн ингээд тэр зүйлээ маш өөрт нь тэр тааламжтайгаар хийж байгааг харах гоё гэдэг шүү дээ. Тэгээд тэрийг харах аягүй гоё. Тэгээд тэрийг хараад энэ гоё юм уу гэд би ингээд аягүй олон зүйлсээр олон тал руу ингээд хөрвүүлж хичлэх дуртай. Айгуу сонирхолтой байж байгаа зүйлийг харж сонирхоод бүх ингээд үзье гэд тэгээд олон зүйл дээрээ гэсэн сакс тоглох, эсвэл волейбол сурах, эсвэл ингээд зураг зурах ч юм уу, тэквондод явах гэд олон зүйл дээр өөрийгөө дайчилж исэн. Тэгээд дайшлаад хийгээд үзэхээр би чадах юм байна. Би бүгднийг чаддаг юм байна гэдэг сэтгэл санамж надад үнээр сайхан байсан. Тэгээд одоо дуртай зүйл гэхээр аз жаргалтай болгосон зүйл гэвэл сайн ингээд бодоход нөгөө нэг хичээлээ таарчихсан. Би яг тэр өдөр нөгөө сургуулиас шагнал аваад явж байсан. Математикийн шагнал авч ирсэн баха. Тэгээд харихтаа гаднаад ингээд харсан чинь хинж байхгүй болохоор дуудуулаад алхах. Тэгээд яг ингээд дуудуулаад айгу өөрийгөө аз жаргалтай болгоод тэгэж алхчихсан. Тэр надад үнээр мэдээсэн чинь шууд орж ирсэн. Ямар гоё юм бэ. За бүгдээ алтчиндаас баяр хүргэе. Бүгдээрээ айгүй мундаг хүүхдүүд байна. Тэгээд алтчингийн хувьд маань ч гэсэндээ та нар анзаарч байгаа бол бас achievement байгаа. Ингээ математикийн олимпиадад амжилт гаргаад өөрөө сэтгэлийн хамгийн их аз жаргалтай болсон гэд өөрөө хуваалцж байна. Тэгэхээр яг л бас achievement байгаа дээ. Гэхдээ яг хүн болгоных юм achievement байхгүй байж болно. Зарим хүнийх одоо гэр бүлтэйгээ байхад гоё байсан ч юм уу тийм байж болно. За дараагийнхаа бүгдээр миний сонсъё. Баярлалаа алтчаа амжилт. За мэндэ ярьчих уу? Мэндэ зээ гэсэн байна. Гар өргөсөн байна. Сайн байна уу? Сайн байна. Сайн байна. Ингээд яг ямар газар байхдаа амар жаргалтай байдаг вэ гэхээр миний бодлоор бол
зөндөө олон тийм гоё мөчүүд байдаг л та ямар нэгэн тэмцээн уралдаанд ороод байр эзлэх, дуруулах ч юм уу. Энэ бүх мэдрэмжүүд дундаас яг энэ хамгийн гоё мөч гэвэл яг энгийн мөртлөө яг найзуудтайгаа хамт уулзаад найзуудтайгаа хөгжилтгтэл би үнэхээр их жаргалтай байж чаддаг. Тэгээд тийм амар таны хүмүүсийг тийм амар тэмцээн уралдаанд орж байр эзэлжсэн. Тэр нь надад гоё байдаг ч гэсэн. Гэхдээ яг энэ дундаас бүр хамгийн гоё нь яг найзуудтайгаа уулзаад хөгжилтөөд өөрийнхөө дотоод зүйлсийг ярилцаад явахад хамгийн гоё байдаг санагддаг та. За баярлалаа мэндэ өөрийнхөө аз жаргалтай мөчийг яг үнэнчээр хуваалцсанд баярлалаа. Тэгэхээр мэндэгийнхийг бүгдээрээ хараад үзэх юм бол мэндэгийнх найзууд аз жаргалтай болгосон байгаа дээ тий. Найзуудтайгаа байхдаа аз жаргалтай болсон гэж тооцож байна. За тэгэхээр тэгвэл одоо энэ 3 жишээн дээрээ бүгдээрээ уг нь зөндөө хариулмаар байгаа хүмүүсийн дараагийнхын юм дээр хариуллаа. Тэгээд энэ дээр аваад үзэх юм бол бидний хамгийн аз жаргалтай байсан юм өчөө бодоод үзэхээр энэ нь бидний амьдралын одоо value-ийг харуулдаг юм байна л да. Амьдралын одоо үн цэнийг нь харуулдаг. Тэгэхээр бид нар бол амьдралын үн цэн нь бол олдмол биш. Бид нар эхээс хөрөхдөө бидний амьдралын үн цэн нь бол гараад ирсэн байдаг. Одоо жишээ нь мэндэгийнх гэхэд найзууд нь хамгийн үн цэнтэй байна тий. Тэгэхээр магадгүй энэ яг амьдралын явцад тий арай олон жилийн дараа ч юм уу те арай найзууд гэр бүл гэж өөрчлөгдөх ч юм уу иймэрхүү юм байж болох ч гэсэндээ ерөнхийдөө яг энэ амьдралын үн цэн бол яг энэ олдмол биш яг энэ төрхөөсөө бол олгогдсон байдаг гэж үздэг. Тэгвэл манай алтчин Ануу хоёрын хувьд бол achievement буюу одоо ололт амжилт нь бол хамгийн өөрт нь үн цэнтэй одоо амьдралын үн цэн нь бол achievement байна. За тэгвэл миний хувьд гэх юм бол түрүүн бас achievement гэдээ ярьжсэн шүү дээ тийм. Тэгэхээр ийм бас achievement байгаа. Гэтэл зарим хүмүүсийн хувьд гэр бүл ч юм уу эрүүл мэнд гэдэг хүн болгоны амьдралын үн цэн нь бол харилцан адилгүй өөр байдаг. Тийм учраас яг тийм амьдралын үн цэнийг тодорхойлсноор бол бидний дараагийн алхамд бол хамгийн одоо чухал нөлөө үзүүлнэ. Тэгэхээр амьдралын үн цэнүүдээ бүгд бичсэн бол дараагийнхаа асуултанда бэлдээрэй. За тэгэхээр энэ happy moment бол таны амьдралын үн цэнтэй тэнцэнэ гэдгийг сайн ойлгож байна. За тэгвэл одоо бүгдээр хамгийн муухай сэтгэл төрүүлж ирсэн, хамгийн муухай санагдчихсэн хэцүү байсан үеийг нэг бодоод үзье. Биднэрт бүгдээрийнх нь л амьдрал хэцүү юмнууд тохиолддог шүү дээ, тий? Харилцан адилгүй ч гэсэндээ өөрт нь өгж байгаа мэдрэмж нь бол яг л аюу хэцүү хүнд муухай мэдрэмж төрдөг шүү дээ. За магадгүй ингээд тий нэг relationship байж байгаа одоо тэр харилцаанаас салгах болох ч юм уу тий яг энэ чамд яг ямар мэдрэмж өгч ийсэн яг энэ мэдрэмжийг хизээ хамгийн анх мэдэрч ийсэн бэ гэд яг нэг муухай санагдчихсэн хамгийн хэцүү байсан нэг үеэ бүгдээр нэг бодоод үзье. За тэгвэл яг энийгээ яг нэг тэмдэг нэрээр тодорхойлох гэдэг юм үзье. Гомдсон уу, сэтгэл нь өвдсөн үү, тээж нь хүнд болсон уу, яг ямар мэдрэмж төрсөн бэ? Энийг нэг үгээр тодорхойлоод үзье. За энэ дээр хуваалцах 3 хүүхэдтэй нөө. За мөнгө За миний хувьд ороод ирсэн. За намуунагаар өргөлөө намуунаа болцгоо. Нэг асаагаад шүү дээрээ намуунаа. За намуунаа ярихгүй юм шиг мөнгө сүлд ярих уу? За тэгээ мөнгө сүлд байна. За миний хувьд болохоор хамгийн муухай сэтгэл төрүүлдэг үе гэх юм бол одоо хин нэг нь ингээд эрэг тэгш биш байдалд орох. Тэгээ үл тоомсорлогдох. Яг тийм байдалд бол айгүй хэцүү санагддаг. Тэгээд жишээлбэл манай ангийн нэг хүүхэд яг тийм байдалд орлоо гэж бодоход амар тийм өмөр сэтгэл төрдөг. Тэгээд яг тэр үед айгүй хэцүү санагддаг. Бол хүний хүндэтгэхгүй байгаа байдал, эрэг тэгш биш байдал бол хамгийн муухай.
За баярлалаа. Яг зөв. Яг мөнх зүйл маань даалгавраа маш зөв хийсэн байна. Яг тодорхой ямар мэдрэмж төрсөн бэ гэдгээ яг зөв тодорхойлж гаргаж ирсэн байна. За тэгвэл би тэрийг тэмдэглээд авчлаа. За тэгээд нийтэд нь дүгнэлтээ бүгдээрээ түрүүнийх шиг хий. За дараагийнхаа нэг баярлалаа мөнх зүйлтэй хаваалцсанд. За намаа одоо ярих уу? Намаа гарч чадах юм. 9B ануу гараа өргөсөн байна. Ануу микингээд ирээрээ. Надад бол хамгийн муухай санагддаг тийм үйл явдал зүйл гэвэл яг ингээд хичээгээд байхад огт үнэлэхгүй байх тийм явдал. Тэр сургууль, тэр хүрээлэн орчин, найз нөхөд, тэг гэр бүлийн орчин ч гэсэн ер нь огт тэгж хичээгээд үнэлэхгүй огт ойлгохыг хүсдэггүй тийм зүйл ер нь муухай санагд. За тэгвэл үнэлэмж гэж юм тий. Үнэлэмжийн эсрэг үг нь юу вэ? Эсрэг үг нь үнэлэх гэдгийн эсрэг үг нь юу вэ? Үл тоох юм л. Үнэлэмж гэдэг чинь үнэлэх одоо чамаа үл тоох. За тэгвэл үл тоох үнэлэхгүй байх. За үл тоохын төвл эсрэг үг нь юу вэ? Мартагдах юм болов уу? Тийм үл тоох гэхээр тийм магтуулах тий. Үл тоох гэхээр ингэж хүлээн зөвшөөрөгдөх тий. Хүлээн зөвшөөрөгдөх. За тэгвэл дараа нь хамтдаа баярлалаа. За дараагийнх нь. За 12 дугаар сургууль гэсэн гараа өгсөн нэгээд ирээрээ. Яг нэгэн бүтэн харагдахгүй нуучлаарай. Миний үед гурван гадар. Өөнд хаттаад үзсэн. Найзууд тараага. Энэ найз. Яран жоохон бага сонсогдох юм уу? Сонсогдох юм? Ялгарлан гадуур. Ялгарлан гадуур хэл та. Хүний өвчтөсөн гадаад одоо үднээс ялгарлан гадуурхад дотоод бодож байгаа юм нь хүртэл чиний ярьж байгаа буруу байна гэдэг нь аливаа юм зүрх сонсогдсон юм байна. Ялгарлан гадуурхал яг зөв. Тэгвэл ялгарлан гадуурхалтын эсрэг үг нь юу юм? Хэрэгтэй гэж байлаа. Тийм тий хэрэгтэй гэж байлаа. Яг зөв. За тэгвэл нөгөө түрүүн мөнх зүйлдих бас эргэтгэж байдлаасан тий equality гэдэг тий. За одоо эндээс болохоор бүгд энэ гурван сэтгэлээ хаваалцсан гуравтаа баярлалаа. Яг оновчтой гэж өөрсдийнхөө яг мэдрэмжийг ингэж онж хэлж өгсөн. Тэгээ яг эндээс ингээд хараад үзэх юм бол за мөнх зүйлдих equality гэж юм тий. Дараагийнх маань нэгэн хэм байсан лээ. Хүлээн зөвшөөрөгдөх байсан. Тэгээд нөгөө сүүлийн янжин ламын болохоор ялгарлан гадуурхалтын бас эсрэг нь болохоор бас хүлээн зөвшөөрөгдөх байсан тий. Тэгэхээр яг эндээс ингээд харах юм бол эндээс бид нар юуг олж авах боломжтой гэхээр бидний амьдралын зорилго эндээс гараад ирж байгаа. За одоо жишээ нь миний хувьд болохоор би яг надад ингээд хамгийн муухай санагдчихсэн үе бодохоор би яг гав ганцаараа юм шиг би яг alone тий яг гав ганцаараа юм шиг надад мэдрэмж төрж ирсэн. Одоо миний талд хинж байхгүй юм шиг тий яг би ганцаархнаас одоо байгаа юм шиг би мэдрэмж төрж ирсэн. Тэгэхээр ганцаараа гэдгийн эсрэг үг нь бол олоола тий ганцаараа биш олоола. Тэгэхээр олоолаага. Тэгэхээр би ингээд одоо эндээс болохоор өөрийнхөө зорилгыг яаж олж авсан бэ гэхээр одоо би ганцаараа одоо олоолаа гэхээр би илүү олон хүнд туслах хэрэгтэй юм байна. Илүү олон хүний төлөө илүү зөв юм хийх хэрэгтэй юм байна тий. Хийж байгаа юм болгоно бусдын төлөө гэсэн сэтгэлээр хийх хэрэгтэй юм байна. Одоо интерьерийн төсөл хийж илаач гэсэн эсвэл керамик уралж илаач гэсэн би арай илүү бусдын амьдралыг илүү дээшлүүлье. Бусдын амьдралыг илүү сайжруулъя. Хүмүүсийн одоо сэтгэл санааг нь илүү сайжруулъя ч юм уу тий. Энэ тал дээр одоо ийм юм хийх бүтээх нь бол миний амьдралын одоо өгөгдсөн зорилго юм байна гэдгийг бол олж авч ирсэн. За тэгвэл одоо мөнх зүйлд янжин лам хоёрын equality гэсэн шүү дээ. Ялгарлан гадуурхалт
биш. Одоо хүлээн зөвшөөрөгдөг гэсэн үг тийм. Тэгэхээр хүлээн зөвшөөрөгдсөн юм амжилттай одоо мундаг тийм ийм мундаг ийм амжилттай болох ч юм уу тий. Гэхдээ энэ нь яг өөрсдөө яг тэр нөгөө өмнөх юм тестүүдтэй хариулж иж бас яг амьдралын зорилго нь бол илүү тодорхой болж гарч ирнэ. Эхний тестэн дээр бас хариу юу гэж гарч ирсэн бэ гэхээр хувь хувьдаа яг ингээд дүгнэлтийг хийгээд нэг бодоод үзээрэй. За тэгээд түрүү нөгөө хоёр дахь оролцогч маань хэм байсан мөлий? Уучлаарай. Ано байсан тий. Тэгээ ано болохоор үл тоох гэдгсэн шүү дээ. Тэгэхээр одоо үл тоох гэхээр үнэлэгдэх гэсэн юм. Тэгэхээр бас л ерөнхийдөө яг ингэж бас л ингэж нөгөө үнэлэгдэх одоо илүү амжилттай байж бас юм өөрийнхөө одоо яг энэ зорилгыг ингэж гаргаж ирэх нь одоо чухал гэдэг нь бол эндээс ингээ харагдаж байна. Гэхдээ яг бусад тестүүд нь хамтдаа бүгд нэгдэж ингэж яг зорилго нь илүү яг гарч ирнэ. Тэгэхээр та өөрсдөө бүх асуултуудынхаа хариултыг мэдж байгаа учраас яг өөрсөндөө сайн дүгнэлт хийгээрэй. За тэгэхээр яг энэ хүний negative core negative imprint буюу яг ингэж сөрөг мэдрэмж нь бол бидний амьдралын гол юм зорилгыг бол гаргаж ирдэг. Тэр түрүүн одоо би өөрийнхөө жишээг ярьсантай адилхан одоо миний хувьд ингэж өөрийнхөө зорилгыг гаргаж ирсэнтэй адилхан та нар бүгдээрээ өөрсдөн дээрээ маш сайн бодоод дүгнэлт хийгээд өөрийнхөө амьдралын зорилгыг гаргаж ирээрэй. За тэгвэл ингээд бүгдээрээ ингээд тал талаас нь logical талаас, emotional талаас гээд янз янзаар өөрсдөөсөө ингээд асуултууд асуугаад ерөнхийн нэг юм ойлголцтой болчихлоо. За тэгээд тэн дээрээ тулгуурлаад бас бүгдээрийнх нь зөвхөн нэг за би ингээд сансрын үгүй нөө онгоцны хэсгэрч олмоор байна гэл миний яг энэ хийхийг хүсэж байгаа юм энэ байна гэл шууд тэрийг сонгох уу гэвэл бас тэрийг дахиж нэг шүүлтүүрт оруулах хэрэгтэй. Тэр нь юу вэ гэхээр ирээдүйд ямар ажлууд эрэлттэй байх юм, ямар мэргэжлүүд илүү одоо эрэлт хэрэгцээтэй байх юм гэдгийг бол судалж бодолцсон бол чухал. Яа тэгэхээр одоо технологи бол хүнийг бол оролж байгаа энэ одоо маш технологи бол маш хурдцтай хөгжиж байгаа энэ 90-100-д бол бид нар бас тэрийг нь бодолцож мэргэжлээ бол сонгох нь чухал. Магадгүй нэг 5 жилийн дараа 10 жилийн дараа нөгөө мэргэжил нь роботоор солигдчих юм бол бид нар дараа нь юу хийх юм бэ те. Тэгэхээр яг тэрийг нь бас бодолцох хэрэгтэй. Жишээ нь одоо pilot ч юм уу те онгоцны хэсгэрч бол явандаа ингээд роботор ингээд одоо онгоц нь өөрөө тийм ухаалаг болоод яг нэг destination-ээс нөгөө destination хүртэл яг л тэр замаараа ингэж нисдэг тийм хүн жолоодох юм шаардлагагүй болно гэж яригдж байгаа. Тийм учраас одоо онгоцны хэсгэрч болох нь зөв үү үгүй юу? 5 жил би тэр ажлыг хийх нь зөв үү үгүй юу гэж бас нэг шүүлтүүрээр асуух хэрэгтэй. За дээрэс нь ингээд одоо хуульч мэргэжил энэ бол ерөөхдөө жоохон эргэлзээтэй. Яа тэгэхээр зарим хүмүүс хуульч бол хэрэгцээгүй болно. Яа тэгэхээр хуульчийн оронд ингээд ийм сайн аппликейшнуд гарч ирээд одоо ч гэсэндээ зарим хуулийн мэдлэггүй хүмүүс ч гэсэндээ өөрсдөө интернетээр судлаад наад захын хуулийн одоо өөрсдийнхээ асуудлуудыг шийдэх хэмжээний мэдлэгийг цуглуулчих болж байгаатай адилхан ирээдүйд тэр нь улам хөгжөөд хүний оролцоогүй болно гэсэн бас нэг юм яриа байгаа. Дээрэс нь одоо мис засалчдын ажлаас ингээд яг ингээд өөрөө тэр нөгөө робот нь өөрөө ингээд яг мис засалчийнхаас илүү яг precise яг л яг тэнд ингээд хүн алдаа гаргах магадaltaй тэгвэл тэр тухайн робот нь бол ямар ч алдаа гаргахгүй барыг хийх боломжтой юм мис заслууд ч юм уу те ийм юмнууд одоо хөгжих магадaltaй гэж ярьж байгаа. Тэгээд мэдээж энэ дэлгүүрт бол кастчд бол байхад байсан онгоцны буудлын дээр одоо ингээд ямар ч тийм нөгөө passenger эднэрийн одоо юмнууд ингэж өгдөг юм сууж идэг хүмүүс бол байхгүй болно. Одоо ч бараг тэгээд эхэлсэн байгаа. Тэгэхээр энэ талаас нь бас маш сайн судлах хэрэгтэй. Тэгвэл яг ямар мэргэжлүүд илүү одоо эрэлт хэрэгцээтэй, ирээдүйд илүү хэрэгтэй байх юм бэ гэд харах юм бол судалгаан дээрээс харахад бол одоо UX designer те энэ технологи хөгжиж байгаатай бас л холбоотойгоор одоо вебсайтын те дизайнууд нь layout-ууд нь ямар ах юм гэдэг user experience талтай одоо хүмүүс хэрэглэхэд илүү хэлбэр талтай энэ дизайныг гаргадаг энэ дизайнеруудын ажил хэрэгтэй болж байгаа. За e-sport маш хөгжиж байгаа. Магадгүй та нарын данд ч гэсэндээ
одоо компьютер тоглоом тоглодог хүмүүс байгаа байх. Тэгэхээр ингээд e-sport-ийн одоо дасгалжуулагч ийм дээрэс нь энийг би гэхдээ ерөөсөө таадаг энэ мэрэгчлүүдийг сонгоорой гэж ерөөсөө уриалаагүй. Гэхдээ зүгээр эдгээр эрэлт хэрэгцээтэй байх магадлалтай гэсэн таамгууд шүү. Тэгэхээр шууд энэ дээр байгаа мэрэгчлүүдээ сонгох нь бол зөв биш. Гол нь өөрийнхөө одоо хүсэл хорионорхол өөрийнхөө зорилго амьдралын үн цэндээ нийцсэн яг юм бол сонгох нь мэдээж чухал. Гэхдээ энэ ирээдүйд ямар мэрэгчлүүд ээлж хэрэгцээтэй байх вэ гэдэгтээ бол ийм aware байх нь энийг бол мэдчих нь бол зөв. За тэгээд одоо ерөнхийдөө нөгөө data analyst гэдэг энэ бол айгүй одоо ч гэсэн эрэлт хэрэгцээтэй байгаа. Яа тэгэхээр бидний мэдээллүүд бол маш их хэрэгцээтэй. Одоо жишээ нь Facebook бидний дата бол бүгднийг цуглуулж идэг. Тэгэхээр тэрнтэй адилхан одоо тэрэн дээр ингээд одоо энд байгаа сурагчид те яг юу сонирхолтой, энэ тэр юм өндөртэй, энэ юм олон дуртай гэдэг бүх тэр датануудыг цуглуулад тэгвэл танд энэ хитал хаал таалагдах юм. Эсвэл танд энэ хувцас таалагдах юм ингээд яг энэ дээр ингэж толгуурлаж танд яг хэрэгтэй юм чи ингэж гаргаж ирдэг юм бол одоо ч хөгжсөн байгаа. Ирээдүйд бүр л хөгжинэ гэсэн судалгаа бол байгаа. Тэгээ мэдээж ингээд software developer бол эрэлт хэрэгцээ нь улам нэмэгдэнэ гэж харагдаж байгаа. Тэгээд мэдээж одоо сувлагчид бол хизээч ингэж юунаас одоо маркетаас бол гарахгүй яа тэгэхээр сувилгаа бол мэдээж байнгын хэрэгтэй. Дээрээс нь одоо энэ юунод agronomist гэдэг одоо нэг хөрсний бохирдол эднэр гэдэг асуудлууд аягүй их болж байгаа шүү дээ. Тэрнээс болоод бид нар одоо ирээдүйд бид нар мах идэх боломжгүй болж магадгүй яа тэгэхээр одоо тэрийг ингэж махыг ингэж нөгөө авахын тулд бид нар ингэж мал аж ахуй эрхлээд аягүй их ингэж нөгөө carbon footprint эднэр гарч байгаа учраас явандаа тэрийг хийх боломжгүй болох магадaltaй учраас тэр нь ингэж тэрэн дээр бол яг энэ судалгааг нь хийдэг юм соёл эднэрийн судалдаг юм хүмүүс бол хэрэгтэй болно гэж үзэж байгаа. Тэгээ магадгүй бид нар лабораторид ингэж ургуулсан махнууд иддэг байж магадгүй эсвэл цагаан хооснуудын тоо улам нэмэгдэж магадгүй гэсэн судалгаанууд бол их байгаа. Энэ мэтчилэнгээр бол та нар бас энэ бол ерөнхий яг нэг судалгаа байгаа. Тэгэхээр та нар мэргэжлээ сонгохдоо өөрсдөө бас яг аль нь илүү хэрэгтэй вэ, аль нь илүү ирээдүйд эрсдэлтэй вэ гэдээ бас аягүй сайн судлаараа ямар мэргэжлүүд ирээдүйд одоо маркетээс хасагдах вэ гэдэгтэй тэрийг бас судлаараа гэж хэлмээр байна. За тэгээд өөрсдийнхөө хүсэл эрмэлзлээ мэргэжлээ болгож аваараа. Тэгэхээр ингээд түрүүний нөгөө эхлээсээ ярьсан бүгд IQ-ны тестээ хийж үзэх юм байна. 5 big 5 гэдэг түрүүний нөгөө өөрийнхөө зан гарын шингийн тестийг хийж үзэх юм байна. Түрүүний миний асуусан асуултуудыг бичиж авсан байх гэж найдаж байна. Тэр асуултуудад бүгдний багасаа юу хийх дуртай байсан, юундаа сайн байсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Хизээ хамгийн баяртай байсан гэдэг өөрсдийнхөө амьдралынхаа үн цэнийг гаргаж ирэх юм. Хизээ хамгийн хэцүү байсан гэдэг тэндээсээ амьдралынхаа зорилгыг гаргаж ирэх юм байна. Тэндээсээ болболоод өөрсдийнхөө мэргэжлийг олж авах юм байна. Тэгэхээр эндээс та бүхэн тал бүрээс нь ингэж өөрсдөө толгоогоо ажиллуулад энэ тэндээс нь асуултууд асуугаад одоо профешнл гаргаад ирсэн байхаа гэж найдаж байна. Гараад ирч чадсан хүмүүс байна уу? За хаваалцаараа бид нартэй мөнгөсөлтэй. Сайн нөгөө нэг леван дуртай тэгээд айгүй олон юм ярьсан ч гэдэг. Яг энэс болохоор интерьер дизайнер болох гэж бодлоо. Яг зөв тийм мөнгөсөлтийн хувьд бол яг интерьер дизайнер бол тохиромжтой архитекторч болж байна, инженерч байж болж байна тийм. Тэгэхээр яг л тийм бүтээн байгуулалтад хийдэг интерьер дизайнер зүгээр нэг одоо юм обоо сонгоод ч юм тавилга сонгоод ингээ явдаггүй. Яг л ингээд нөгөө хүний одоо орон зайн төлөвлөлтийн маш сайн бодолцож ингээд бүтээн байгуулалтад хийж идэг учраас мөнгөсөлтийн хувьд бол би бас санал нэг байна. Интерьер дизайнер мэргэжил зохинох гэж бодож байна. Тэгээд өөрөө бас яг энийг олсон бол тэрэндээ өөрсдөө аягүй сайн хөгжүүлэх хэрэгтэй. Одоо интерьер дизайнер байхын тулд өөрийнхөө одоо урлагийн мэдлэгээ сайн байлгах хэрэгтэй. Одооноос эхлээд яг юу юундаа сайн байх хэрэгтэй гэдэг тэднэрийг бол аягүй сайн бодолцож
сургуулаа төгсөхдөө бол яг тэрийг бол ийм скиллүүдээ сайжруулсан байна гэд их сургуультаа орохдоо өөрөө бусад ангийнхнасаа илүү мэдлэгтэй, илүү ур чадвартай болж ороорой. Юу та интерьер дизайнер шүү дээ. Аха. Тэгээд асуух асуултууд гэвэл нөгөө та сая ярьлаа шүү дээ нөгөө нэг яг юу хэрэгтэй вэ гэдэг тэр талаар нь бага өгөөч. За интерьер дизайнераар сурах байгаа хүүхдүүдийн дотор байвал интерьер дизайнераар сурах байгаа хүүхдүүд бол хамгийн эхлээд тоондоо бас сайн байх хэрэгтэй. Тоондоо сайн байж иж бас бүх юмнийхаа нөгөө calculation-уудыг хийхэд аюу хэрэгтэй байдаг. За тэгээд дээрэс нь мэдрэмжтэй байх хэрэгтэй. Мэдрэмжтэй байх юм бол мэдрэмжийг бол сургуульд бараг заах боломжгүй. Тэгэхээр мэдрэмж бол цаанаас өгөгдсөн байдаг. Мэдрэмжээ яг хоо сайжруулж болно. Илүү одоо урлагийн сар болсон бүтээлүүдийг харах, илүү гоё юм дизайнтай юм дэлхийн шилдэг бүтээлүүдийг харах гэх мэтчлэн шилдэг дизайнеруудыг дагаад бүтээлүүдийг харах гэх мэтчлэнгээр өөрийнхөө гоо зүүн мэдрэмжийг бол сайжруулах боломжтой. Тэгээд эндээс гадна бол яг өөрсдийнх нь хүсэл сонирхол бол мэдээж хамгийн чухал. Тэгээд интерьер дизайнер хүн бол зөвхөн нэг зүйлдээ сайн байх биш, маш олон талын мэдлэг, ур чадрууд бол тохон хүнээс бол шаарддаг. Одоо бусдад ингэж ярих чадвар сайтай байх хэрэгтэй, бусдыг ингэж өөртөө ингэж өөрийнхөө талд болгож ингэж manipulate хийх чадвар гэх мэтчлэн янз бүрийн ур чадрууд бол шаарддаг. Тэгэхээр бэлтгэхдээ бол юу бэлтгэх вэ гэхээр урлагийн түүхийг судлах хэрэгтэй. Одоо дэлхийн урлагийн түүхийг бол бүгдийг судлаад одоо дэлхийн сар болсон уран бүтээлүүдийг нэрлэх чадвартай уус бүх стилүүд урсгалуудыг мэддэг байх хэрэгтэй. За тэгээд дээрэс нь зургандаа сайн байх хэрэгтэй. Өдөр болгон таталбарууд хийж явах хэрэгтэй. 1 минутын таталбар, 5 минутын таталбар, 10 минутын таталбар гэх мэтчлэн хийдэг байх хэрэгтэй. Тэгээд хэрвээ боломжтой болвол компьютер дээр SketchUp гэдэг файл байгаа үнэгүй. Энийг татаж аваад ингээд 3D-гээр ингэж тоглоод сурчих хэрэгтэй. Тэгээд орон зай ойлголттой болох хэрэгтэй. Тэгээд дээрэс нь энэ талын ингээд номнуудыг, ийм шоунуудыг бас үзэж явах хэрэгтэй. Netflix дээр ч юм уу YouTube эднэр дээр үзэж явах хэрэгтэй. Тэгээд Disney Arch Daily ч юм уу ийм дэлхийн яг шилдэг бүтээлүүдийг тавьдаг вебсайт эднэрийг байнга уншаад яг шинэ мэдлэг мэдээлэлтэй байх нь бол айгуу чухал нөлөөтэй. Эднэрийг хийж агаараа. За баярлаа. Баярлалаа. Амжилт. Игчингээс би нэг асуулт асуучих уу? Баярлалаа игчин лекцэн маш сонирхолтой байлаа тийм ээ. Өргөчтэй байсан гэж найдаж чинь. Тэгээд игчин маань өөрөө болохоор Их Британий Кембрижийн урлагийн сургуулийг интерьер дизайны мэргэжлэр төгссөн. За тийм үү. Италийн Флоренц хотын дизайны их сургууль бүтээгдэхүүний дизайнераар мастер хамгаалсан байгаа шүү дээ тийм ээ. За тэгэхээр одоо ингээд Их Британд сурч исэн, Кембриж урлагийн сургууль сурч исэн туршлага, за мөн Италид одоо сурч исэн туршлагаасаа ингээд нэг товч хуваалцаад одоо мэдээж хүүхдүүд манаас гадагшаа явж сурах хүсэлтэй байгаа. Ерөнхийдөө миний хувьд болохоор би өөрөө Монголд тест 1 жил сурч байсан. Тэгээд Англид сураад Италид сурч байсан учраас ерөнхийдөө газрын одоо сурч байсан орнуудынхаа боловсролын системийн ялгаануудыг нэлээд сайн анзаарч харсан л та. Одоо Англид гэхэд бүх юм аюул системтэй явагддаг. Одоо интерьер дизайнер мэргэжил гэхэд 1-р курсээс эхлээд шууд нэг хаусны төсөл өгчдөг. Тэгэхээр шууд ингээд практик дээр ажиллаад явждаг гэсэн. Шууд тэр одоо би болохоор нөгөө Монголд байхад л 1-р курстэй одоо шугам зураг ороод ингээд янз бүрийн дээд тоомоо гэл ингээд янз бүрийн юмнууд ороод яг юм интерьер юмнууд бол нэг хийж байгаагүй. Тэгээд яг арай л нөгөө скил талтай юмнаа заагаад байсан л да арай онол талтай юмнууд. Тэгсэн чинь Англид очингоо шууд практик дээр ажиллуулад эхэлчихсэн юм лээ. Би өөрийгөө одоо шууд ажиллах тийм боллоогүй гэж үзчихсэн бол Монголд бол яг 4-р курсээсээ ч юм уу арай сүүлийн курсүүдээс яг ингэж төсөл дээр ажиллаж эхэлдэг бол Англид бол шууд яг ингээд практик дээр ажиллуулад эхэлчихсэн юм лээ. Шууд нэг төсөл өгөөл яг тэрэн дээр нь одоо яг хэрэгтэй бүх юмнуудыг ингээ хийгээд явдаг. Тэрүүгээр аягүй даваа талтай байсан. Тэгээ Монголд Английн ялгаа гэх юм бол Монголд арай л онол талтай байдаг бол Англид илүү conceptual талтай яаж илүү одоо давтагдашгүй илүү гүн гүнзгий утга санаатай илүү өрөмц дизайныг гаргах байж юм үү. Яг энэ тал дээр илүү одоо давмгай байсан. Тийм ч учраас одоо тэн дээр англи төгснөр бол би илүү яг задгаас сэтгэх талтай бол илүү сайжирч чадсан юм шиг санагддаг. Тэгээд
Английн бас нэг гоё даваа тал нь бол яг нөгөө боловсролын систем яг ийм эрэмт дараатай бүх хичээлүүд нь одоо яг англид ингээд нэг module guide гэж хичээл эхлэхэд шууд өгчдөг. Тэн дээр нь одоо бүх хичээлүүд дээр энэ одоо нөгөө нэг семестр ийм юм сурна. Чи ийм A оноо авмаар байвал чи энийг хангасан байх хэрэгтэй. Чи эдрийг хийчих юм бол чи A авна гэд би одоо шууд өөрийгөө хит авахаа би өөрөө шийдчихэж байгаа байхгүй. Одоо би бол заавал A авахын тулд хичээдэг байсан. Тэгэхээр ингээ A явахын тулд хийх ёстой бүх юмудаа хийчихэд бол A явна, угаас A явна. Тэрийгээ сайн хийхэд. Тэгэхээр ингээд миний хувьд болохоор яг ингээд англид ингээд өчнөө ингээд төлбөр төлөө сурж байгаа юм чинь айлуулах бүх ингээд авч болох юм аавна гэсэн байдлаар айгүй хичээл дээр илүү их анхаарал өглөөнөөс ингээд шөнө 4 цаг хүртэл хаяа бүр шөнө унтахгүйгээр ингээд хичээлээр нь бол хийдэг байсан. Тэгээд ер нь бас нийгмийн ингээд идэвхтэй юм байх. Student experience нь бол айгүй гоё байдаг. Яа тэгэхээр ингээд янз бүрийн юм клуб, юм дугуулангууд байдаг. Би болохоор балетийн холбооны гишүүн байсан. Тэгээд бас нөгөө Enterprise Society гэдэг юм шинээр бизнес гаргаж байгаа хүмүүсийн тэрний бас нөгөө бүтээлч захирлаар нас ажиллаж байсан. Тэгээд дээрэс нь сургуулийнхаа нөгөө интерьер дизайныхаа курсынхаа төлөөлөгчнээс нь яг тэр одоо манай сургуулийн 50,000 гаруй оюутнуудын одоо course алгамаас нэг хүн төлөөлж байхад тэрний бол би яг өөрөө ажилладаг байсан. Тэгээд course дээр юу өөрчлөлмөр юу болж ийн гэдэг тэр сургууль сурагчид хоёрын холбоос болж өгдөг байсан. Тэгээд сургуулаа бас ингээд төлөөлж ийм тэмцээнүүдэд ийм оролцох боломжууд аягүй их байдаг байсан. Яг сайн хүмүүсд нь тэмцээнүүдэд оролцоод тэгээд дээрэс нь одоо сайн сурж байгаа хүмүүсд нь доотлихаа курсынхаа хүмүүсдэд хичээл заагаад явчихдаг байсан. Тийм болохоор тэр болгоноос ингээд би зөвхөн одоо сургуулийн системээс олж авахаас гадна яг тэр боломжуудаас бол аягүй их юм сурч авч ирсэн. Ийм боломжуудыг гаргаж өгдгөөрөө хамгийн даваа талтай юм шиг санагддаг. Тэгээд англид байхдаа бас нөгөө дадлага хийх боломж бол байдаг. Ингээд сургууль дээр яг өөрийнх нь ингээд анкетыг бол CV-г ингэж янзалж өгөөд шууд ингээд тэднийг яг ямар компани сонирхож байгаа тэр компани тэр хүмүүст нь засаж өгдөг хүмүүст нь танилцуулаад ийм компани сонирхож байгаа ийм имэйл явуулах чагаа бүгдийг шалгуулад тэгээд нөгөө мэйлээ явуулахаар амжилттай болох магадлал нь илүү өндөр байдаг. Тийм болохоор би бас тийм англид байхдаа бас ингэж ажиллаж ирсэн, ажиллах боломж бол гарч ирж ирсэн. Ажиллаж байхдаа бол бас яг англид ажиллахад яг ямар гэдэг юм гэдэг юм ойлголтыг нь авч авснараа бол надад маш амар тийм олзуурах баштай даваа талтайсэн. Тэрийг одоо ингээд Монголдо хүмүүст одоо яг тэрийг хэрэгжүүлээд явахад бол айгүй нэмэртэй байдаг. Италийн хувьд болохоор италичууд болохоор бас яг ингээд шал өөр юм билээ. Англичуудыг бодоход илүү тийм нөгөө хөнгөн ингээд явд юм билээ. Арай л ингээд нөгөө монголчууд шиг зантай юм бил арай тайван тэгэл юмнууд нь ингээл аюу тайван явагддаг. Тэгээ магистра хийхэд бол яг миний хувьд нөгөө эхлээд интерьер дизайнер сурсан байсан учраас хоёр дахь мэргэжил бүтээгдэхүүний дизайнер нөгөө одоо интерьер дээр чинь бүх л тавилга бүх юм маш бодолцоод хийж байгаа бол Италид болохоор магистра болохоор судалгааны ажил эднэр зөвхөн нэг юм бүтээгдэхүүн дээр хийж байгаа учраас надад бол харьцангуй нөгөө амархан байсан нэг юм бодож байгаа учраас тэгээд тэн дээр бол надад чөлөөт цаг илүү их гарч иж ирсэн. Тэрийгээр бол би аяг музей үзээд янз бүрийн шоунуудад оролцоод одоо нөгөө англид сурахад бас янз бүрийн гэрлийн шоу ч юм уу янз янзын үзэсгэлэнгүүд яг дэлхийн алдартай уран бүтээлчид бол янз бүрийн үзэсгэлэнгүүд бол гаргадаг. Тэр болгонд нь бол би оролцох хичээдэг гэсэн хамгийн сайнуудад нь Италид байхдаа бас яг адилхан ингээд янз бүрийн үзэсгэлэн одоо ийм галерей эднэрийг бол байнгын үзээд Италид бол үзээд дуусахгүй болохоор яг тэрийг л аягүй их үзэх хичээлжсэн. Тэгээ Италийн болохоор тэр миний байсан Флоренцияг явахт нь өөрөө тэр чигээрээ баг ингээ урлагийн бүтээл шиг зүгээр гудамжинд явж байхад л гайхалтай ингээл нөгөө уран баримтлууд тэгэл музейнүүд дэлхийн яг сонгосон бүтээлүүд гэл байдаг учраас тэрнээс аягүй их урам зориг аваад би өөрөө шин санаанууд тэндээс аягүй их олж авч ирсэн. Тэгээд яг нөгөө англид авсан мэдлэг дээрээ тулгуурлаад илүү нөгөө бүтээлчийн санаанууд гаргаад судалгааны ажлууд хийхэд бол аягүй хэрэгтэй байсан. Тэгээ Италийн багш нар нь өөрсдөө аягүй тийм мундаг дизайнерууд байсан учраас тэднэрээс бас аягүй их юм сурч авч ирсэн. Хуваалцсан баярлалаа. Энэ нэг асуулт ирсэн. Нэгэн өөрөө байгаль дэлтэй хүн шүү дээ тийм ээ манай Монгол хэлтэй тийм байгаль дэлтэй хүн суралд орж исэн. Тэгээ байгаль дэлтэй дадлуудаа бид нарт хуваалцсан. Тэгээд энэ талаар нэг асуулт ирсэн байна. Анх юунаас
хамгаалаад байгаль орчинд ээлтэй амьдрах шийдвэрийг гаргасан бэ? Гэр бүлдээ яаж байгальд ээлтэй байх тухай ойлгуулах вэ гэсэн байна. Гоё асуусан байна. Миний хувьд болохоор яг багасаа л нөгөө манай эмээ болохоор өөрөө нөгөө айгүй надад багаас л яг ингээд ийм байх хэрэгтэй, ийм байх хэрэгтэй гэдэг айгүй их юмнууд одоо ч гэсэндээ надад байна. Эмээ янз бүрийн юмнууд зааж өгдөг. Тэгээд би ер нь эмээгийнхээ үгийг айгүй их сонсдог. Тэгээд манай эмээ бүр жоохон байхаас эхлээл одоо ингээд голын ус руу бохор зүйл оруулж болохгүй ч юм уу. Ууланд явж байхдаа одоо би ингээ гүзээлсгийн түүх дуртай. Тэгээд манай юм одоо ингээ гүзээлсгийн түүхтэй байгаль шийгээсээ ингэж гуйж аав. Тэгээд хангаад хэмнэ одоо энэс өгөөч гэж ингээд байгалыг яг амтай юм шиг намайг ингэж хайрлаж ингэж сургаж ирсэн. Тэгээ ингээ ерөөсөө байгаль дэлхийгээ болол ингэж байгаль ээжийг бол ингэж хогоор бутааж болохгүй тий. Хогоо бол ингэж байнгын өөрөө авч явах хэвээр. Тэгээд одоо ингээд цэцэг навч тасалж болохгүй ч гэдэг юм уу те энэ амтай амийг бол амийн тасалж болохгүй чамтай л адилхан ингээд энэ чинь юм амьд амтан гэдэг ийм ойлголтыг манай эмээ багаас нь өгсөн байсан учраас яг энэ байгаль дэлхийгээ хайрлах юм үзэл нь бол багаасаа манай эмээгийн ачаар суусан гэж бодож байна. Тийм ч учраас яг энэ одоо энэ тэгээд энэ миний хувьд ингээд бүр багаасаа л яг дэлхийн дулаар л ч юм уу те энэнд бол айгүй санаа зовж те насны давхраг цоорж байгаа гэдгийг бол багаасаа маш хүнээр тусгаж авч ирсэн. Тэгээд би 17 настай байхдаа яг энэнд яаж одоо хувь нэмрээ оруулж болох юм гээд би юу хийж чадах юм бэ? Би ингээд одоо жоох 17-тай юм чинь юу ч хийж чадахгүй байх гэж одоо боддог байсан бол би одоо веган болсноор цагаан болгон болсноор би энэ carbon footprint-ийг багасгаж болох юм байна. Ингэснээрээ би бас байгаль дэлхийдээ ингэж далхам хийж байгаа юм байна. Зүгээр би одоо өнөөдөр мөнгөтэй одоо энэ ажил мэргэжилтэй том мундаг хүн болоогүй байсан ч гэсэн өнөөдөр би өөрийнхөө одоо дадлыг өөрчлөөд өөрийнхөө одоо хооллолтын хэм маягийг өөрчлөлт би байгальдаа хувь нэмэр оруулж болох юм байна гэдэг одоо ойлголтыг ойлгоод тэгээд ерөнхийдөө яг ингээд багаас нь эхлээл яг ингээд өөрийнхөө чадхаараа энэ дээр ингээ хувь нэмрээ оруулаад явахыг хичээдэг. Яг тодорхой амжилтанд хүрчээд энд хувь нэмрээ оруулах гэж бодох биш. Өнөөдөр яг өөрийнхөө алхмуудыг өөрчлөх хэрэгтэй. Одоо манай өмнө нь ингээ нөө хуваалцчихсан зайдлага одоо жишээ нь спа хүртэл ингээл байнгын хэмнэлтэй явсан дурж байхдаа тэргийг хэмнэх хогоо хүртэл айлуулах баг хаяад одоо баг одоо хүгэн хэрэглэх ч юм уу баг салфетик хэрэглэх айлуулах дахин боловсруулах боломжтой юмнуудыг хэрэглэх ч юм уу гэх мэт ухамсартай авалтуудыг хийгээд айлуулах багхоо хувцас судалдаж авах ч юм уу те иймэрхүү байдлаар өөрийгөө ингэж хэмж айлуулах ингэж нөгөө энэ дээр ингэж өөрийгөө ингэж барьж явах гэж хичээдэг. Яа тэгэхээр бидний ингэж шунал одоо ингэж ухамсаргүй юм мунхаглал айгүй их штэ. Тэгээд энэ дэлхий дээр ч ингэж янз бүрийн инфлюенсерүүд байгаа, янз бүрийн юм дүрэлж байгаа тий. Тэгэхээр яг тэднэрт автахгүйгээр яг өөрийнхөө үзэлтэй үнэнч байгаад яг зөв юм руу ингэж тэмүүлээд яг бүх юм хийхдээ одоо тий бүх юмний одоо intention айгүй чухал шүү дээ тий. Ямар одоо үнэлтэд хийж байгаа юм гэдэг юм чухал учраас ямар ч юм хийсэн тэр intention айгүй сайн бодож авах хэрэгтэй л гэж хэлмээр байна. Баярлалаа. За энэ элбэг мөх талаа гэж хүүхдээс асуулт ирсэн байна. Та ямар шалгалт өгөөд хэдэн оноогоор тэнцэж Кембриджд орсон бэ гэсэн байна. За миний хувьд болохоор хамгийн эхлээд нөгөө 10 жилийн оноонууд бол хэрэгтэй байдаг. Тиймээс гадна бол нийгмийн ямар ажлууд хийж исэн бэ, юу юунд одоо оролцож исэн бэ гэдэг энэ бол үзүүлэлт болдог. Тэгээд motivational letter бичдэг. Тэрэн дээр бол яг яагаад энэ сургууль сумаар байгаа вэ? Би яг ирээдүйд юу хийхийг хүсэж байна вэ? Монголд ирээд юу хийх юм бэ? Миний яг зорилго юу юм бэ гэдэг энэ өөрийнхөө одоо тухайн тийм letter бичдэг. Тэр нь бол одоо тэнцэхэд бол хамгийн чухал нөлөөтэй байдаг. Тэгээд тэрнээс гадна одоо миний мэргэжлийн хувьд бол портфолио хамгийн чухал байдаг. Портфолио чинь өөрөө юу байх хэрэгтэй? Өрмөц яг өөрийн чинь илтгэсэн яг нэг юм дуурайсан биш те. Яг өөрийнхөө юу юундаа сайн бэ? Яг тэр өөрийг чинь хамгийн сайн илэрхийлж байгаа юмнууд нь юу вэ гэд яг тэднийг нь харуулсан цогцын портфолио байх хэрэгтэй. Тэгээд дээрэс нь IELTS-ийн оноо бол шаардж байсан. Тэгээд миний хувьд болохоор IELTS-ийн оноо эхлээд болохоор би 6.5 оноо аваад тэгээд 6.5 оноо авчаад тэгээд би өөрөө сарын дотор өөрөө сайжруулад 7 оноо авч ирсэн. Тэгээд тэр үедээ болохоор нөгөө нэг манай тэр нөгөө хүмүүс би болохоор тэр нөгөө нэг
энэ IELTS өгж байхад IELTS-ийн нөгөө сургалтанд 1 сар суусны тэн дээр болохоор ингээд нөгөө ерөнхийдөө ямар tips байдیں۔ Яавал арай өндөр он авах ингээд нэг тийм сургалтанд суужсэн. Тэгээ тэрний багш нар болохоор ингээд чи тийм сарын дотор тэгж 0.5 шууд сайжруулах хэцүү бараг боломжгүй гэж тэгжсэн. Тэгээ би болохоор өөрөө яг ингээд өдөрт ингээд бүр ингээд өдөржингөө ингээд эссе бичээл өдөрт бараг би өчнөө эссе биччихсэн. Бараг 40-50 эссе биччихсэн баха. Тэгээ ингээд баахан ингээд бүх номнуудын дуустал хийгээд өөрийгөө яг ингээд дайчлаад бүр ингээд өглөөнөөс орой хүртэл яг зөвхөн тэн дээрээ төвлөрч суугаад тэгээд ер нь бол оноогоо сайжруулад тэгээд явчихсан. Олон тэгэхээр тууштай байдал хэрэгтэй тий. Англи одоо нөгөө англид бас чивнигийн тэтгэлэг гэдэг байдаг шүү хүмүүстэй тэрийг тэтгэлгээр явах боломжтой гэсэн үг. За тэгээд ерөнхийдөө одоо манай лекц маань ихлээр 3-аас дуусах хэрэгтэй байсан. Одоо 3:10 болчихсон байна гэхэд. Тэгээд цагаач анзаарсангүй хэдүүлээ. Тэгээд ингээд хэдүүлээ лекцээ дуусгая. Тэгээд инхчэндээ маш их баярлалаа. Манай өнөөдрийн урилгыг хүлээж аваад хүүхдүүдэд маань хэрэгтэй лекц өгсөн баярлалаа. Тэгээд хүүхдүүдэд бүгдээрээ камера өгчих зураг авах юм. Манайх нэг тийм уламжлалтай. Тэгсэл ингээ хөөрхөн царайнуудаа гаргаж зураг авахулаад инхчэндэйгээ хамтдаа. За камера өгөөрэй манайхаа. За тэгээд асуух зүйл дараа нь асуух инхчэнтэй холбогдох зүйл бол инхчингийнхээ сошиал медиа хуудасуудаа хэлээд өгч юм уу тийм ээ? Facebook тийм миний Instagram-аар холбогдвол арай хариулахад амар байдیں۔ Instagram-аар холбогдоод асуух юм байл асуугаараа. Тэгээд энэ хичээлээс бас яг өөр дүнтэй байгаад өөрсдийнхээ мэргэжлийг олж авч чадсан гэж найдаж байна. Хэрвээ олж авч чадаагүй бол санаа зовлтгүй энэ хичээлийг дуусны дараа яг өнөөдөр сууж агаад ажиллаад үзээрэй. Тэгвэл яг өөр дүнтэй гарч ирэх шүү. Тэгэхээр бити хайшин тавиараа та нар айгүй азтай энийг ингэж эрт мэдэх тусмаа мэргэжлээ эрт зөв сонгох тусмаа илүү олон жил аз жаргалтай амьдрах болохоор яг энэ дээрээ айгүй сайн судалгаанууд хийгээд айгүй сайн хичээгээрэй. Тийм шүү яг одоо жишээ нь бидний үед одоо ингээд нөгөө ийм боломж нь арай цөөхөн байдаг байсан шүү дээ тийм ээ. Харин тийм. Боломжийг сайн ашиглаарай. Манай энэ хөтөлбөртэй сайн хамт байгаарай гэж уриалмаар байна. За ингээд бүгдээрээ хөөрхөн царайнуудаа гаргасан бол сайхан инээцгээ бүгдээрээ зураг авахулъя. За нэгээрээ. Тавтаа авч байгаа юу тийм ээ? За авчлаа баярлалаа хүмүүдээ. Баярлалаа. За бүгдээрэнд нь амжилт. Тэгээд би бас дараад нь энэ 5 сарын 1-нд бас яг юм сургалт хийх гэж байгаа. Тэгэхээр бас бүр нарийн хичээлж яг энэ талаар сурах хүсэлтэй хүн байвал бас миний Instagram-ыг дагж агаад яг апдейт хийгээд явна. Тэндээс бас сургалтанд нь хамрагдаж болно шүү. Инхчингийн хаяг нь юу вэ? Instagram хаяг Ингээд байгаа. Уучлаарай сонсогдсонгүй сайн. Miss Engine. Аха. За Групп дараа нь. За Тэгээд би энэ ч бас харуулчих юм эсвэл чатан дээр бичих юм уу та? За тэгээд үү. За чатан дээр бичих. Зар дуулахад за манай YC хөтөлбөрийн маань челленж хийсэн байгаа шүү. Өнгөрсөн нэгд өдөр зарласан. Тэгээд ирэх нэгд өдөр дуусна. Тэгэхээр та бүхэн оршин суугаа аймаг болон хотынхоо бахархал зүйлийг презентацийн маягаар бэлдээд бид нартай 200 үгтэй одоо эсэний хамт илгээгээрэй. За тэгээд челленжэд оролцсон сурагч бүхэн онооны шаналтай за төрүүлсэн дөрвөн илтгэл одоо ингээд танилцуулагдах болох ба танилцуулагдана шүү. 200 хүнтэй эсэгээ заавал тусдна ч үү? Мэйлэндээ биччихэд болно. 200 хүртэлх л үгтэй шүү. Тэрнээс бол яг 200 энтер гэсэн юм бол байхгүй. За тэгээд эрт манай YC цувраллагч бас хагасаа өдөр болох болж байгаа. Бид нар одоо нэг 5 өдөр та бүхний хичээлтэй байдаг байх гэдэг ингээд хагасаа өдөр ингээд зохиож байгаа шүү. Тэгээд эрт лооныхон зочныг удахгүй нэгд өдөр ингээд та бүхэн танилцуулна. Тэгээд санал хүсэл байвал одоо бид нарт хэлээрэй. За тэгээд YC-ийн сургуулийнхаа группүүдэд ангийнхаа нэмээрээ за YC-ийн групптэй бүгдээ хамт байгаарай гэж уриалъя. За баярлалаа. Баярлалаа хүүхдүүдээ. Instagram-ыг нь шеэрлсэн байгаа шүү. Чат хэсгээ заваарай. Miss Engine гэдэг юм шүү. За баяртай амралт өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За баяртай. Баяртай.